За ингээд ямар ч зүйл харахгүйгээр шууд одоо толгой дотроос одоо юмыг бодож байгаад ингээд зурж үзлээ. Батар, мотоцикл, самурай 3. За би энэ гурван зүйлийг бол байнга зураад байдгүй. За тэгээд материк бол би нэг жилийн өмнө нэг жоохон судалгаатай зурж үзчихсэн. Тэндээс үлдсэн жоохон ойлголт бол миний толгойд бий. Гэхдээ би нарийн ширийн юмыг бол ерөөсөө сайн санахгүй байгаа. Гэхдээ зүгээр ерөнхийд нь бол санахад нэг юмрхүү. Мотоциклийг бол би бүр ерөөсөө зурж үзэж байгаагүй. Ямар ч мотоцикл зурж байгаагүй. Би зүгээр яг удамжинд явахдаа зөндөө мотоцикл харддаг ямар шуухан байна гэж. Зүгээр яг ерөнхий тийм дүрс тэгээд нэг хамгийн энгийн ойлголт миний толгойд байгаа. Яг хөө тэгээ жоохон байхдаа өвгийнхөө мотоцикл дээр идэр сууж хөдөө янз бүрийн айл майл руу явдаг байсан. Тэр одоо нэг тэрнээс нэг жоохон нэг мотоциклийн тухай нэг төсөөлөл байхаас яг тэгж нарийн судалсан юм бол байхгүй. Бүр яг ямар мотоцикл зурж байгаач би мэдэхгүй, ямар маркийн мотоцикл зурж байгаач мэдэхгүй. За ямар ч байсан одоо хурдан давхдаг байк л зурсан байгаа. За самурайг бол би ер нь хэд хэдэн удаа зурж үзчихсэн л та. Яг гоо тэндээс бол яг гоо ерөнхий ойлголт бол миний толгойд байна. Гэхдээ бас бүр яг нарийн ширийн юмыг бол би мэдэхгүй байна. Тэгэхээр одоо ингээ бүгдээрээ миний зурсан энэ зургийг яг одоо амьдрал дээр байдаг одоо зүйлтэй нь харьцуулаад харуул хэр их алдсныг одоо олж харцгаая. Тэгээ энэ зургийг угаасаа хүнд бол үзүүлж болохгүй. Угаасаа зөндөө алдаатай болсон байгаа. Тийм болохоор одоо энэ зургийг хэрвээ алдаагүй дахиж зурхаар бол заавал зөв судалгаа хийж яагаад дахин хийх хэрэгтэй. Судалгааг яаж зөв хийх тун утгагүй та бүхэндээ харуулъя. За одоо бүгдээрээ самурайн тухай зураг хацгаая. Хамгийн эхлээд самурай гэж хайж үзье. За тэгээд images-ээр дараа харахад тэг ийм олон зургууд харагдаж байна. За эдгээр дотроос бол биднэрт ямар зураг хэрэгтэй юм бэ гэхээр яг түүхийн зураг, жинхэнэ одоо хувцсыг өмссөн хүмүүсийн зураг биднэрт хэрэгтэй. За жишээ нь иймэрхүү зурсан зураг, эсвэл ийм жижигхэн зураг, ийм зураг зэрэг нь бол биднэрт хэрэггүй. За мөн судалгааны зураг авах тохиолдолд аль болох том зургийг хайх хэрэгтэй. За үүнийг яаж хийдгийг гэвэл энэ ч search tool гэдэг дээр дараад size гэдэг рүү ороод тэгээ large гэдгийг сонгоно. За тэгээд үүний дараа ингээ ураа харахаар одоо энэ дээр одоо энэ зургийн харьцаа одоо энэ ч байгаа 1277-аас 1600 гэж шинэ энэ зураг байна. За энэ зурган дээр дараад ингээ ороод харж шалгаж болно. Хэрвээ энэ файл байгаагүй мэдхийн тулд. За Wikipedia дотор байх нэ. За энийг таръя. За ингээ томруулаа харуул.
Ийм том өндөр чанарын зураг байна. За энэ зурган дээрээс бид нэр ингээд маш олон зүйлсийг олж харж болно. За тийм болохоор энэ зураг бидэнд хэрэгтэй. За тийм болохоор энэ зургийг хадгалнаа. За цаашаа үргэлжлэе. За өөр ямар зураг байна? За жишээ нь энэ бол зөвхөн хажуу талаас нь харсан зураг байгаа. Тэгэхээр биднэрт одоо урд талаас нь харсан зураг хэрэгтэй. За энэ зураг бас байж болно. За энэ яа тэгэхээр хитээрүүд авсан зураг байгаа. Хоёрд дуулааных нь урд хэсэг нүүрэн талыг маш сайн харуулж чадсан. Тэгэхээр энийг хадгалах хэрэгтэй. Жишээ нь иймэрхүү ч юм уу 3D-гээр хийсэн эсвэл компьютер тоглоомны эсвэл зарим нэг киноны тиймэрхүү зургууд бол иргүй яа гэвэл уран сайхны өөрчлөлт янз бүрээр орсон байгаа учраас яг үнэн зөв түүхийн судалгаа олж чадахгүй. За тэгвэл самурайгийн зургууд юм байна. За тэгвэл самурай 2 гэдэг. За энэ үгийг англиар armor гэж байна. За ингээ ороо харах юм бол жишээ нь одоо төрөл бүрээрээ ингээ байж байна. Энэ зураг чинь уртлаасаа юм. Тэрнийг одоо ойртол цамруулаа харах юм бол маш олон зүйлийг харж чадна. Болт, буяа, тэлхээ осор гэдэг. За энийг хадгалж авъя. Өөр жишээ нь чи одоо музейн зураг жишээ нь энэ байна. Жишээ нь энэ зураг бол маш сайн судалгаа байна. Одоо эндээс бид нар хөлний хувийг нь урдлаасаа, энэ цаана одоо ингээ харахад хажуу талаасаа, за энэ ч ингээ харуул энэ арт талаасаа, мөн нөгөө талаасаа. Энэ бол одоо дөрөв талаас нь авсан их сайн фото зураг байгаа жишээ нь. Энэ арт талаасаа ямар гэдгийг ингэж харж болно. Дуулган арт талаас ямар харагдах вэ? Чимэглэлээ арт талтаа яаж унжуулж байна те. За энэ бүгдийг ингээ харж байна. Одоо жишээ нь энэ бага хүртэл энэ осроор одоо яаж ингэж бэхэлсэн байна дуулгандаа. Одоо энэ зураг бол маш сайн зураг байна. За энийг хадгалж байгаа. Иймэрхүү одоо жишээ нь ингээд зураг дарах юм бол жишээ нь энэ доор одоо энэ болонтны төсөөтэй зургууд энэ ингээ орж ирж байгаа. Эдгээр дээр жишээ нь ингэж харж болно. Ерөнхийдөө энд бол ингээд хэмжээгээр ойролцоо, өнгөнийхөө кодоор ойролцоо. Тэгээд хайх түлхүүрүүгээр ижлэхэн зэрэг зургууд энэ гарч ирнэ. За тэгэхээр энэ файлыг бас хадгалж авъя. За хэрвээ иймэрхүү зургуудыг зөвхөн цааш нь хараад яваад гэж байгаа бол view more гэх ингээд дарах юм бол хичнээн ижлэхэн түлхүүрүүгэн дээр олдож байгаа ч гэсэн яг ийм хэмжээний өнгө, дүрс, алгоритм багтаж байгаа ийм файлууд нийтээрээ ингэж орж ирнэ. Тэр бол маш хэрэгтэй. За бид нар ерөнхийдөө хоёрд дуулганы зураг бол авцсан. Бас нөгөөтэйгөр хитрхи одоо олон ижил төстэй зураг бол цуглуулад нэг хэрэг байхгүй угаасаа. Яг гэвэл эдгээр ойролцоогоор нэг л ижлэхэн янзтай байгаа учраас бидний зураг самурай бол ерөнхийдөө бол нэг л янзын самурай байгаа. Тийм айхтар чамин ганган хоёрд дуулах сүртэй зүйл байхгүй. За чинь киноны зураг Том Круз энэ зургийг яагаад хэрэгтэй гэж үзэж байгаа гэхээр жишээ нь энэ чи одоо хэрвээ дуулга одоо нүүрний баг байхгүй үед ханцуу тэгээ мөрний энэ бэхлэгээ одоо энэ зэрэг одоо цээжний хатаас тэр нь яаж холбогдож байгаа жишээ нь энэ дээр харж болно тодор. За энэ зургийг садгалаад авчи. За одоо биднэрт юуны зураг хэрэгтэй вэ гэвэл гутлын зураг хэрэгтэй. Гутлын зураг сайн энэ дээр одоо олж харагдахгүй. Тэгэхээр самурай shoes гэдэг дарыг. За гутлын зургнууд за жишээ нь энэ бол их артлаасаа хажуу талаасаа зэрэг тодор харуулсан хэрэгтэй зураг байна. За жишээ нь энийг бас хадгалж авах хэрэгтэй. Жишээ нь энэ зурган дээр бол бидэнд ердөө энэ өмд гутал тэгээ энэ хоёгаа одоо яаж хөлн дээр осорсон хойсон байгаа зэрэг харахад бол хэрэгтэй байгаа. Тэнийг хадгалж авах хэрэгтэй. За өөр одоо самурай бэлийн өмсдөг. Самурай жишээний үстэй бас гутал байж болж байна. Одоо чинь энэ дээр дарахад хүртэл кигүцгээд одоо Японы нэр нь хүртэл байна. Одоо чинь цас масан дээр байлдаж байгаа тохиолдолд энэ гутлын өмсгөж зурж болно. Самурай shoes гэсэн. За тэгвэл самурайны бэли хамгийн ихний олж байгаа зураг нь энэ. За энэс хэрэгтэй зураг хайцгаа бүгдээ. Энэ чинь энэ олчлоо. За тэгэхээр маш тод байна. Одоо энэ чинь гарны хувийн бэхэлгээ одоо ингээ нугас одоо тэг гинж тэгээ тэрний доотлоор даав тэгээ нудрагны энэ хээ зэрэг тэгээ ханцууны материал ханцуун дээр хээ одоо жишээ нь гинж минжиг бол одоо ингээд ханцуун дотор энэ цэнхэр осроор ингээ бүхэлсэн. За энэ зураг бол хэрэгтэй. Энэ нэг янзаар байна. За энийг бас хадгалж авъя. За ингээд өчнөөнөөр олдож байна. За жишээ нь одоо хоёрын дотороо ингэж зөрүүлж өмсдөг байх нэ бас. Тэгэхээр энэ зураг хэрэгтэй энийг хадгалж авна. За одоо тэгвэл самурай дуулга англиар helmet гэж үг байгаа. Самурай дуулганы зургуудыг хараа бас хэсэг. Бид нэрхтээ зүйл юу байна? За жишээ нь Японоор бол кабуто гэж нэрлэдэг. Кабуто гэдэг ингээд угаасаа гарч ирж байна. За энэ дотор ерөнхийдөө за энэ бол их жижигдүү зураг байна. За ингээд жижигхэн зургууд тэр орж ирээд байвал мөн эргүүлээд дахиад ороод search to large гэдэг том зургууд болтохоор ингэж яах хэрэгтэй. За жишээ нь энэ бол их гоё дуулганы зураг байна. Дотор тал нь бас ингээ харагдана. Сайн харуул. Одоо энэ оёдл одоо энэ чимэглэл зэрэгээ яаж хадсан? Одоо яаж энэ оройныхоо энэ гоё чимэглэлийг цутгасан зэргийг одоо энэ дээрээс ойртуулж чадна. Хэрвээ энэ зураг маш чанар муутай жижигхэн байвал үүнийг харах бол маш хэцүү. За өөр зургууд харцгаая. За иймэрхүү зургнууд ч бас хаяа хэрэг болох тохиолдол бий. Жишээ нь хэрвээ зарим нэг зүйлсийг бүр наривчилж яах хэрэгтэй бол жишээ нь энэ бол маш хэрэгтэй зураг байна. Хэсэг бүрийг нь Японы нэрээр бич үлдээсэн байна бидэрт. За дахиад ганц зураг харчаад тэгээд цаашаа нүүрний багны тухай судална бүгдээрээ. За ийм зураг бол хэрэгтэй биднэрт. Дуулганы дотор талыг маш тод харуулж өгчээ. Тэгээ одоо энэ эрүүний бэхлэгээний ноосор яаж явдаг? Энийг бол маш тодорхой гоё харуулж өгсөн зураг байна. За энийг хадгалж авъя. За үүний дараа самурай маск гэж харцгаая. За ингээ харах юм бол
одоо чинь янз бүрээр олдож байна л та. Жишээ нь энэ зэрэг бол бид нар тэргүй. Энэ бол одоо компьютер графикаар илүү уран бүтээл маягаар хийсэн. Бид нар юу хийж байгаа вэ гэвэл яг үнийн түүхийн судалгааны зураг хэрэгтэй. За жишээ нь энэ зураг бол яг болно. Мөн ижлэн өндөр чанарын. Одоо энэ баг дотор хүний нүд хаана байрлаж байна? Баг нь өөрөө яаж одоо энэ осртойгоо бэхлэгддэг вэ? Бид ийм зураг аа гэхдээ бид нь дахиад ийм зураг бас хахад илүүдэхгүй. За тэгээ хүний ам зэрэг нь яаж юм жишээ сахал махал одоо баг нь өөрөө шүдтэй байх нь нэгэл одоо ингээд зөндөө олон зүйлсийг энэ дээрээс харж болж байна. За багны тухай дахиад нэг хоёр зураг харуул харъя. Жишээ нь энэ байж болно. За энийг үтс авч энэ бол мэдээж тутахгүй. Бүр гоё урт чимэглэл осртой. Жишээ нь ингэрийн хувийн дээрх энэ хоёр шарангийн осрын чимэглэлүүд бас гоё. Жишээ нь энийг бол авахад хэрэггүй. Яа тэгэхээр энэ шууд цутгацсан зүгээр юм нэгэн жигд тийм материалаар цутгасан зүйл учраас энэ бол бидэнд хэрэггүй. За тэгвэл Kabuto гэдэг үгийг асаад үзье. Kabuto Samurai Mask гэдэг. За ингээ ороо харсан чинь бүр ингээ зөндөө одоо ингээ хүний хийсэн зураг морог зэрэг одоо ингээ олдоод орж ирж байна. Шинэтрос энэ зүйлсийг хахад бол хэцүү. Хэрвээ тийм юм бол энэ дээр нь түүхэн historical гэдэг үг нэмчихээр ингээ хайвал хайлтууд нарай дээр болж байна. За энэ дотроос дахиад нэгийг тулж аваад тэгээ цаашаа үргэлжлэцгээе. За энэ бол яг түүхэн уягдуулах гэсэн их нэлээд орчин үеийн сүүлийн үед дуурай амил ийм power материалаар хийсэн. Одоо сувенир гэхдээ яг хоо энэний багны энэ хэлбэр дизайнаас арай өргөмц сонин. Жишээ нь энийг одоо төмрөөр зэвээр ингээд будаад харахад бол яг төмөр одоо бодиттой түүхэн юм шиг харагдах болцоотой. Мөн энэ ч бас ингээд осроор яаж ин бага бэхэлж байгаа. Тэгээ осрын төмөр дэгээ зэрэг одоо тэрийг харах болцоотой. Тэгэхээр энэ зургийг хэрэгтэй гэж үзэж болно. За тэгээд самурай сэлэм. Одоо самурай яаж сэлмээ авч явдаг, хаана зүүж явдаг байсныг одоо хайцгаая. За хэрвээ зөвхөн самурай sword гэвэл зөвхөн сэлэм бол тэгэхээр хайлтынхаа үгийг сайжруулах хэрэгтэй. Самурай sword, belt, бүс гэдэг англиар. За ингээд өгөх юм бол одоо янз бүрээр гарч ирж байна л да энэ чинь. Жишээ нь энийг харцгаая. За энэ дээр бол тод харагдаж байна. За энэ бол яг жоохон сэжигтэй энэ 3D-гээр хийсэн модель байна л да. Гэхдээ яг юм олдохгүй тохиол хэрэг бол ингээд юучсан авчи. За ингээд зургууд хайгаад. За олдохгүй нэ. За тэгвэл арай өөрөөр хайж үзье. За жишээ нь энэ улсууд яасан байх нь харцгаая бүгдээрээ. За чинь энд бол хэрэв Бута самурай ямар ах нэг бүр жишээ нь энэ гурван хүн бол маш тод гарсан байна. За энэ дээр бүгдээр хоорондоо өөрийн өнгө аястай өөрөөр хэлбэр дизайны хувцас өмсгөөсөн байна. За энийг үтс бас авчи. Сайн судлаа бол эзэж хилүүдэхгүй. Тэгэхээр сайн зургнууд бол цаг алдахгүй хатгалж явах хэрэгтэй. За энэ бас нэг арга байна. Гэхдээ энэ сэлмээ яаж яваагүй зөвхөн утгаа яаж зүлсэн. Мөн энэ дээр бас ингээ хоёрны осрог зэрэг өөрөөс хаж болох зүйл зөндөө байгаа. Жишээ нь ханцун дээр нэмэгдээд мөрний хувийг зүлсэн байна. За энийг бас хадгалж авъя. За бид нар одоо бүгдээрээ тод гайгүй гарсан самурай бүсний зураг сайн болов бидний судалгаа бүрдэх гэдэг юм. За энэ зурган дээр хотол зэрэг тохоор зүйлсэн за энийг авъя. Гэхдээ бүсний зураг бол байхаар бол биш. Яг гэвэл сэлмээр цааталтаа жоохон халгалцсан байгаа учраас харахад бас жоохон хэцүү. Жишээ нь энийг харъя. За энийг бас авлаа. За төсөөтэй зургууд хайдаг үл байхгүй. За тэгвэл бүтэн самурай хувийг гэж аваад үзье. За эдгээртээс ингээ харж идэл сэлмээ яаж зүлсэн байгаа зураг харагдах учиртай. YouTube-ийн бичлэг байна жишээ нь. Жишээ нь хэрэгтэй тохиолдолд бид нар одоо YouTube-ийн бичлэг ингэж үзэж болно. YouTube-ийн бичлэгэн дээрээс бид нар энэ дотроос бид нар яаж бүсээ зүүж байгааг олж харж болно. Заавал зураг гэлтгүүгээр. Одоо жишээ нь яг энэ хэсэг дээр байна. За одоо ингээ харах юм бол энэ бичлэгэн дээр ингээ бүр татаар харж болж байна. Жишээ нь бүсээ яаж зүүж байгааг. За иймэрхүү. За нэмээд ганц нэг хэлэх янз бүрийн арга байгаа юм гэхээр бид нар одоо Google-ээр аливаа юмыг хайхдаа зөвхөн дан англи хэлээр бол хайж болохгүй. За жишээ нь хайж байгаа юмныхаа тухай одоо ямар хэлээр хайвал сайн олдох вэ гэж бодож үзэж болно. Хүн дээр жишээ ярихад самурай бол Япон. Тэгэхээр самурай нарын тухай мэдээлэл бол Япон хэл дээр бүр сайн олдно гэж бодож болно. Тийм учраас бид нар Япон хэл дээр хайх хэрэгтэй. За Япон хэл дээр хайна гэдэг нь заавал Япон хэлээр нэвтрэх байх хэрэггүй. Бид нар зөвхөн Google Translate ашиглахад хангалттай. За Google Translate дээр самурай гэж бичээд үзье. За тэгэхээр англи самурай энийг бүгдээрээ Япон хэл болгож харж үзье. За Япон хэл гэвэл ингээд bushi гэдэг эсвэл самурай гэдэг энэ дан ганц ханзаар байгаа. За тэгвэл bushi гэдэг энэ үгийг авч үзье. Хамгийн ихэнд гарч иж байгаа хамгийн өндөр хайлттай. За bushi гэдэг хэрэв Google-ээр хайвал одоо тэр зургнууд олдож чинь жишээ нь. За яг энэ үгийг зөвхөн яг латин үсгээр bushi гэдээ хайгаад харьцуулаад харцгаая бүгдээрээ. Бүшийг харахад жишээ нь иймэрхүү олдцтой. Тэгэхэд яг бүшийг Япон ханзаар харахад тэс өөр. Тэр энэ англиар бүши давтагдсан зүйл бараг байхгүй. За тэгвэл самурай гэдэг зөвхөн энэ дан ханзаар хайгаад үзье. Энэ ханз байгаа. За ингээ харах юм бол мэдээж ханз юм чинь хансны мэдээлэл орж ирж байна.
Одоо яагаад ийм бол Deadpool орж ирээд байгааг би бас ойлгохгүй. Гэхдээ яг ингээ харах юм бол энэ дээр самурай гэдэг энэ ханзаар байгаа. За тэгвэл энэ дээр ирээ англи хэл дээр самурай гэж хаагаад үзвэл. За тэс өөр байх жишээ нь. За өөр тэгвэл Кирилл үсгээр орос хэл дээр хаагаад үзцгээе бүгдээрээ. За энэ үгийг авлаа. Шинээр тайп нэлээ орж үзлээ. Тэс өөр. Жишээ нь орос хэл дээр хаагаад үзчих шал ондоо. Англи дээр хаагаад ийм. Самурай гэдэг орос хэл дээр хаагаад ийм. Тэгээ самурай гэдэг япон хэл дээр ингээ харахад тэс өөр. Жишээ нь давтагдж байгаа зүйл гэвэл одоо энэ нэг хүний зураг харагдаад байна нүдэнд. Энэ одоо ямар хүн юм бол? Сүүлчийн самурай 1800 оны ховор зургууд дээр гэсэн. За өөр одоо жишээ нь хаах зүйлс гэвэл баатруудаар одоо юу өөр юу гэж болдгоог асуул. Одоо хөшөө хийж байгаа. Одоо зөндөө самурайны хөшөөнүүд байгаа бас. Тэр баатарлаг тийм хөдөлгөөн хэлбэр төр сайцгаая гэвэл хөшөөг нь хайж үзэх хэрэгтэй. Жишээ нь хөшөөг ингээ харах юм бол бүр зөндөө олноор олон янзаар олдож байна. За тэгээд ингэж хараад мэдээж өөрсөнд эрэхтэйг аль болох томхон зураг хайвал гэсэн. Дунд зэрэгээс том тэгэхээр large гэдэг ингээ хайх. Өөр жишээ нь ардлаас нарсан. Энэ бол их гоё хөшөө байна. Одоо мэдээж энэ яг харьцаа биеийн одоо харьцаа пропорцид бол арай өөр байгаа. Гэхдээ энэ дээрс биднэрт харж болохоор зүйлс юу вэ гэж харах юм бол одоо энэ нуруунд дээр байгаа энэ хоёр нэг чимэглэл цагаарга дээр. Тэгээ дуулганы ард байгаа энэ сонны энэ дүрс эдэр зэрэг. Одоо эдгээр дээр санаа аваад жишээ энийг өөрчлөө шоу эдэр болгож болно гэх жишээ. Тэгэхээр энэ зураг бол одоо би одоо хадгалж авлаа. Энэ бол таалагдж байна. За өөр тэгээд за фигюр гэдэг одоо тоглоомнууд байж болно. Одоо жишээ янз бүрийн тоглоомнууд одоо эдгээр дээр сайн жишээ авч болно. Одоо жишээ нь ингээ харахад энэ дээр оддын дайны одоо нөгөө Darth Vader тэгээ Boba Fett тэгээ одоо Darth Vader-ийн цэргүүдийг жишээ Samurai стил рүү оруулж хийсэн тоглоомын зураг хүртэл олдож чинь самсаргүй байдлаар. За энийг харцгаа энэ ихгүй юм. Энэ бас нэг Darth Vader-ийн бас нэг хөлбөр байна. Samurai болгосон байна. Нэг янз бүрийн зүйлс олдно л доо. За тэгээ бас нэг зүйл юу вэ гэвэл одоо жижигхэн чимэглэл миниатюрнууд англиар miniature гэдэг одоо миниатюр гэдэг бичээд ингээ харах юм бол бүр юм хөөхөө жижигхэн одоо 1-2 см өндөртэй энэ жижигхэн сувенирнууд энэ жижигхэн баримлууд одоо ингээд олдож байна. Жишээ нь эдгээр дээрс бид юу харж болох юм. Эдгээр хичээн наривчлан утаажсан. Бид ерөнхийдөө энэ дээр хэлбэрийн жоохон харж болно. Мөн өнгөний зохиолгоо зэргийг одоо янз бүрээр яаж хэлсэн байна гэж харж болно. За иймэрхүү. За түрүүхнээс хойш би интернет дээр илүү удаан сууж цаашаа улам судалгаануудаа нэмээд тэгээ өөртөө хэрэгтэй гэж бодсон бүх зүйлүүдээ хайсан. За өөрөөр хэлбэл нэг зүйл дээр их судалгаа ойролцоогоор нэг цаг агасуулна. За тэгээд энэ дотор бол ер нь над хэрэгтэй бүхэл зүйл бий. За одоо эндээс ингээд хараад явах юм бол жишээ нь дунд зэрэгс өндөр чанарын файлуудыг бүгдийн файл нэгээд тэрэн дээр бүгдийг өрөөд ингээд тавиад хэрэггүй одоо хоосон одоо арын фон газар мазар одоо юу гэдгийг хэрэгтэй хэрэггүй зүйлүүдийг бүгдийг ингээд зүсээд авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүгдийг өрөөд ахаар ингээд компьютер дээр илүү зай эслээ. Тэгээд зургууд чи илүү тараад байна. Бид нар зөвхөн юу харах хэрэгтэй гэхээр зөвхөн одоо энэ хувцсыг харна. Хоёр дуулгыг харна. Тэгэл болоо тэрний ард одоо мод байна уу цэцэг байна уу нар сар байх ямар ч хамаахгүй. За тэгээд жишээ нь энэ гэхэд одоо ингээд одоо тэр хөлний тэр дотор уяг нь энэ тэгээд кимонон дээрээс яаж хоёр ханцуугаа одоо ингэж өмссөн байна. За нэг түрүү чинь над хэрэгтэй гэсэн зургийг нээж. Одоо энийг бүр ингээд ойртуулаад харах юм бол хэр зэрэг наривчлалтыг нь харж болно. Тэгээд энэ дээр яаж хуцаа өмссөн байна, яаж хоёр дуулга бэхэлсэн байна гэж. Жишээ нь одоо энэ хөлний уяг бол одоо энэ чинь энэ ингээд төвчлүүлээд ингээд толбогдсон байх жишээний цуглуулсан судалгаагаа бүгдийг ингээ уншиж үзэх ёстой. За одоо ингээ хажуу талаас нь харах юм бол яагаад ингээ самурайн дуулга арай одоо яг юм дуурах биш. Яагаад энэ ардтал дээр яагаад жоохон ийм уур байгаа ч гэдэг юм. За энийг одоо яагаад вэ гэж тайлбарлах юм бол энэ хүн ингээ Японод үсээ одоо нэг кёндер зөндөө гардаг да. Хуучин Японы үс засалт нэг ийм байдаг. Тэгээ энэ үснээсээ болж ингэж дуулга нь ийм хэлбэртэй байна. Хэрвээ энэ хүмүүс үсээ доош нь унжуулдаг ч байсан юм тийм байсан бол арай өөр байна. Гэх мэт. Тэгээ яг янз бүрийн зүйлийг уншин судлан харна. Тэгээ бүгдийг нь холбож ойлгоно. Тэгээ одоо ерөнхийдөө ингээ харахад бол мөрний уяг бол ингээд арай сул байх жишээ нэг. Тэгтээ тэргүй ханцуу нөрөө дээр уяг. За одоо энэ үний хувцсыг харъя. Одоо энэ дээр ингээд чимэглэх юугаа хуягныхаа энэ мөрний уягны артлаас ингэж унжуулсан байна гэж. Бүс нь уяг цагаан хоосортой зэрэг. За тийшээ ирээ. Мөн адилхан одоо ханцууны хуягтай жижиг хуягнуудтай. Тэгээ ийм байж одоо нөгөө самурай сэлэм ерөнхийдөө хурдан цавчих үүрэгтэй бамбаа байхгүй учраас тэгээд гарыг одоо чөлөөтэй байлгахын тулд гарын ерөөсө халахсан тийм том одоо айхтар хоёрыг зэрэг бол байхгүй. Одоо мөрийн ер нь их цавчлууд дээрээс ирж байгаа учраас мөрийг одоо дээрээс авгалсан тийм хоёртай. За тэгээ дөрөв ярьсан. Над бол санитар хоёрыг дотроос үхэн царай л хэрэгтэй. Бусдаа л хэрэггүй. Тэгээ ингээд авцсан. За дараа нь энчээ би ингэж явж байгаад бүр юм готлыг ингэж маш сайн ингэ нарийн ингэж гоё гаргасан тийм зураг болсон. Энэ надад хэрэгтэй. Энийг би авсан. За өөр тэгээд энчээ бүтэн олдоогүй энэ зураг. Гэхдээ энэ зурган дээр шахаа нь ямар байна гэж харуулж байна тийм. Жишээ нь энэ хоёр ихэд хоорондоо ялгаатай байгаа. За тэгээд энэ ч яг хуу
ерөнхийд нь утганы энэ дагуу улаан энэ чимэглэл нь уян айдар таалагдсан. За би энэ ингэр дээр байгаа жижиг төрөвчийг юм юу гэдгийг ойлгохгүй. Гэхдээ энэ мэрэгэн буудаг ширтэй холбоотой юм шиг байлээ. За тийшээ ирээ түрүү нөгөө миний сонгож авсан ханцооны зураг. За энэ хэрэгтэй. За энийг бас та нараас харсан байгаа. Жишээ нь одоо энэ жижигхэн гогцоо айдар бол хурундаа хийн. Гардан тулааны үед бол энэ дээр одоо ингэ сэлмэгээ завчихад бол энэ бол тийм амархан эвдэрхээргүй төмөр байгаа. За тэгээд дишээ ирэнгүүт самураас сэлмээ яаж бэхэлдэг байсан ингээд зөндөө зургууд харсан. Энэ дотроос би хамгийн ойлгомжтойг нь авчихсан. Одоо энэ жишээ нь ногоон өнгөөр тэмдэглэлээр үзүүлье. За эдгээр ингээд ерөнхийдөө юм зузаан цагаан төрөж имшлэгэн дээр угаасаа та нар харсан. Зузаан цагаан даавар хутгаа тогтоогоод хутга бол бүр хамгийн сүүлд алдах ёстой зүйл. Хэрвээ сэлмээ төрүүлж алдвал. Тэгээ энэний дээр тэгээ нарийнхан юм уяагаар одоо сэлмээ ингээд тогтоосон байна. Тийм байдаг байгаа. Энэ муу адилхан. Энд бас тийм зураг байна. Энэ бол бүр яг Японы зураачийн зурсан судалгааны зураг. Тэгээ энэ чинь тодруулаад харах юм бол нарийнхан уяагаар ингээд тогтоож байна чинь. Мөн адилхан тэр. Энэ бол зүгээр адилхан өнгөтэй уяа байгаа. Гэхдээ сайн харах юм бол энэ зургийг сайн харах юм бол энэ бол одоо түүхийн холбогдлолтой тийм номын хуудасаас миний авсан зураг аа. За тэгээ энэ чинь бас адилхан. Цагаан даван бүсэн дээр ингээд хар осрон юм. Одоо энэ ингээд сэлмээ ингээд тогтоож байгаа. За ингээд энэ хэдэн зургаас харахад бол ойлгомжтой болчихж байна. Самурай сэлэм утга хоёр тусдаа өөр уяа холбоосонд явдаг гэдэг. За энийг бол та нар харсан шар осрон таалагдж байна. Эний санааг ашиглаж магадгүй. Гоё. За энэ бол одоо бүр гоё нурууны яваастай. Энэ бол ёслолын үйл ажиллагаанд хэрэгэлдэг зүйл ах гэж би бодож байгаа. Би мэдэхгүй гэхдээ нарийн. Надад бол тэгж харагдаж байна. За нөгөө гоёны уягийг ингээд үндэнд нь ингээд товчтой юм чинь. Ингээд тогтоосон байдаг бахан. За энийг бид нар мэдж авлаа. За ингээд дуулаг том хүзүүгээ хамгаална. За бэйли манекен үсгэж харуулсан байна тийм ээ. Нэрээ энэ зургийг та нар санаж байгаа. Энэ нөгөө айгүй их том зураг байсан шүү дээ тустай амтай. Энийг би бүгдийн зүсээд хэмжээг нь харуулад хооронд ингээд тавиад ингээд харчихна тий. За би энэ самурай хоёрын учрыг бас энэ нөгөө Том Крузийн Last Samurai дээр үндэслэх хоёрыг кино студийн музей дотор ингээд тавьсан байдаг юм билээ. За энэ дээрээс ингээд харахад бас нэмээд сайн харах юм бол одоо тэр хоёр ханцуун дээр доогуур нэг зузаан юм ширэн маягийн мундаг гоё явуул хүзүүний жир гівч байгаа юм чи. Энэ яагаад юм гэхээр энэчнээс ингээд цээжний хоёрыг зэрэг энэ хоёр мөрөн дээр байгаа нарийнхан төмөр хоёрын дээрээс бэхлэж байгаа учраас энийг удаан зүүж байлдаж явах юм бол энэ мөр холгон. Тийм учраас энэ дор жир гівч болж ингэж хийсэн байна. За энэ самурай хоёрын дотор ижлэхэн зүйлс юу байна вэ? Нэг зүйл анзаарч харах юм бол хоёрын хэлхэснүүд одоо энэ хооронд энэ нарийнхан юм зай байгаа. Урт уяанууд. Энэ цэцэр бол хоёуг бол байх. Энэ муу адилхан. Энэ муу адилхан. Тийм ээ. Тэгээ яадаг юм гэхээр энэ дээр одоо ингээ бүсээ зөвл арай зөөлхөн. Ариун дотор талдаа хоёгтай байх юм бол бүсийг холгоно. Тийм болохоор юм байна. За тэгээд өвдөгний хоёг. За энэ дээр бас нэг хоёгны талаар анзаарч харах юм бол хөлийг харъя. Хөл яадаг юм гэхээр ингээд одоо энэ олон юм таслаатай юм төмөр юм хоёг байгаа. Тэгээ энийг ингэж ардан зангидаад дээрээс нь нэмж гэж оосроор ингэж доогуур дээгүүр ингэж бүхэлдэг байх нь. Энэ муу ажиллах. Энэ муу адилхан. Бүр энийг харъя л да. Энэ дээр дөрвөн гутлаас энэ муу адилхан. Ийм хар уяануудыг би ягаанаас тэмдэглэж харуулж байна. За тэгэхээр бид нэр самурай нарыг за мөрөн дээр юм байх нь ханцуутай байх нь ханц мөрнийх нь хоёуг сул явдаг байна. Хүслийнхээ хувьд хоёуг нь арай багасаа тэгээд уяанууд нь уртуулж харагддаг байх. За тэгээд гойны хоёуг ингээд гойтойгоо ингэж холбогддог байх юм тийм ээ. За түрүү нөгөө Том Крузийн зургнаас түсээд авсан. За энэ жоохон чанар мотой гэхдээ ерөнхий санаа нь ойлгогдно. Энэ зургийн бүр өндөр чанар ничээ байгаа. Энэ зурган дээр. Гэхдээ яг хуу бажиг. Ишээ ирэнгүүт одоо энэ өнгөнгийн самурай хоёуг нь жишээ нь ерөнхий одоо нэг юм хэлбэр дүрс байна тийм ээ. Ингээд ингэдэг. Одоо энэ зайд ингээ холбогдно. За тэгээ энэ зай ямар учиртай юм гэхээр гарыг шилээд хөдлөхийн тулд. Тэгээ муу адилхан энд нөгөө урт юм оосрнууд. Одоо бид нар нэг юм хоёрын дизайны ритм болж харж эхэлцгээж байна тийм үү. За тэгээд гоёны хоёуг бол янз бүр байх нэ чинь. Энэ бол бүр нарийн ширхэгтэй юм зүймэл хоёуг байна. За энэ дээрийн төмөр ялцсан хоёугнууд байна. За тэгээд хүзүүний хоёугны хэмжээ гэхэд энэ бол жишээ нь маш жижигхэн тийм ээ. За өөр өнгөөр харцгаа бүгдээ бүх юм ягаан болоод харагдахгүй ч магадгүй. Энэ бол жижигхэн байна. За жишээ нь энэ бол урт байна, урт нарийнхан. За энэ бол бүр юм том, тийм ээ. Хэлбэр хэмжээний хувьд бол өөр байх нь шүү дээ. Энэ бол бүр жижигхэн. За тэгээд гарны үеийг сарцгаая. Жишээ нь за энэ бол том 3хан ялцснаас баг бүтсэн гэж харж болохоор байна. Тэгэхээр энэ бол жижигхэн. Жохон. Гэхдээ нөгөө гинжин юм хэлхээсээр түрүүн дээр харж өмнөх хвчлэн дээр харж ирсэн шиг одоо юм гинжтэй даавн дээр гинжлээ. Тэгээд гинжин дээр өрөөд хоёгаа бэхэлсэн байна. За тэгээд энэ болохоор за энэ хоёр бол баг адилхан. За энэ бол бүр нарийнхан төмөрнүүдээр ингээд хийсэн байна. За тэгээд хормойг нь харах юм бол жишээ нь энэ бол үстэй эдэр байх жишээ нь тийм ээ.
За тэгээд өвдөг нь одоо ийм зөөлөвчтэй байна. Эсвэл шууд ийм хатуу өвдөгтэй байна. Энэ бас адилхан. Энэ дээд энэ нудрагны хоёртой адилхан нарийнхан төмөрнүүд. Энэ хар өмнөд нь бол гинж. Бодцын шар нь бол төмөр. Энэ хэсэг бол дав. Тэгээ энэ яадгийн гэхээр яг шагааныхаа хавь дээр жоохон зөөлхөн байх гэж энэ хавьд нь хийдгүү. Тэгээ шагаа нь уяат хөдөлж явах юм бол үлмийн өсгөр урд үлэн гэдэг чинь тэгээд дайсаас урдан болтох хөдлөх зүгтахад шаардлагатай. Энэ муу адилхан. Тэр энэ өөр саана гэх юм бол энэ дээр одоо энэ вэ? Жишээ. Энд чи. Сайн харах юм бол энэ хоёг одоо сүүдрийг харах юм бол энэ хоёг нь дээгүүр нэ тийм ээ. Тэгэхээр энэ шир ингээд хүлээн ингэж хамгаалждаг байх нэ. За үргэлжлэе. За савра нүүрний хоёг тийм ээ. Энд чи төрөж хэмжлэг дээр ярьсан. Бид нар бүгдээрээ энд жижигхэн юм төмөр дэгээ гэдгийг олж анзаарсан. За тэгээ энэ бэхлэг яадгийн гэхээр одоо хамрын бол ингээд авч болдог байгаа. Хамрын аав зөвхөн хацар эрүүгээ хамгаалдаг. Тийм хоёгны жишээ. Ишээ түрүү над нөгөө таалагдсан нөгөө цэцэг ч юм уу сон ч юм уу ийм юмтай. Энэ дуулгын зөв таалагдсан энийг аав. За тэгээ дөрвжийн зургийг нөхөй наривчлалтай. Тэгээд энэ судалгааг хийхээр ингээд өөрөө судалгаа устгахгүй дээр нэг тусдаа ийм лейер нээж агаад. Тэгээ энэ дээгүүр бүр өөрөө ингээд зурж үзээд ингээд дагуулад энэ зураа саанд дуусч, энэ зураа саанд эхэлж байна. Тэгээ энэ бүгдийн хооронд ижил төсөөтэй юмнууд юу байна? Арай өөр юм нь юу байна? Нэг бүгдийг нэгж өөрөө ухаж олж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол зүг зурхгүй. Зүгээр хараад зураад байл. Жишээ нь зөвхөн бусад энэ зургийг хар тайлбарлахгүйгээр зарим хүн бол энэ жишээ нь яг адилхан өнгөтэй энэ хоёр ийм бүс байхад энийг бол хүн бол сайн ойлгохгүй. Хэрвээ энэ зураг чанар муутаагаар болдод бүр хэлээд хэцүү. Тэгээ энийг ингээ буруу зурх юм бол тэгээд цаашаа юм мэддэг хүн хараад буруу зурсан байна гэж хэлнэ. Тэгэхээр тэр чинээгээр алдаатай зураг байна гэж хичнээн гой зурсан байсан ч гэсэн одоо хувцс нь буруу, малгай толгой нь буруу тийм байл тэгэл хүн тэгэл буруу зурсан юм биш тэгэл. Тэгээд тэр зургийн үнц нь модно. Тийм болохоор энэ тал дээр бол их хянаар хандчих хэрэгтэй. Одоо тэгэл одоо монголчууд их ярьдаг да. Тэгээд гадаадууд биднийг буруу зурсан байна. Бид нар ийм биш те бид нар ийм хувцс өмсдөггүй, ийм тийм байдгүй гэж ярьдаг. Тэр яагаад юм гэхээр судалгаа гүйцэтгэхгүй тэгээд судалгаа гүйцэтгэхүйс гадна судалгаагаа зөв уншиж мэдэхгүй байгаа. За яг хэвдээ үнэхээр цөөхөн судалгаа олдсон ч гэсэн тэр бүгдийг ингээд жоохон цаа хугацаа гаргаад бас бусад одоо судалгаануудын зургуудтай тулгаж хараад тэгж үзэх хэрэгтэй. Тэгээд тэхгүй байгаагийн улмаас тийм алдаатай зураг гарна. За тэгээд тэрийг мэдэхгүй өөр хүн хараагуулаад зурвал угаасаа цаашаа буруу зураа. Тэгээ буруу ойлголт үүсээд дэрэн цаашаа бүр тэр нөгөө Холливуудын кино хийдэг тэр улсууд дээр очингоо тэр улсууд судалгаа их зав байхгүй, тоохчгүй баг. Тэгээд тэр улсууд тэр буруу хийсэн зургийг хууж зураал тэгэл явдаг. За тэгэхээр самурай хувьд бол нэг иймэрхүү. За тэг үүн дээр нэмж хоёр судалгаа хийсэн. За ингээд матар. За ингээд матрын зургийг харцгаая. За монгол хэлээр бол одоо матрыг бол тэгэл нэг л үгээр хэлж байгаа шүү дээ матар гэдэг. За тэгсэн чинь үүнийг нөгөө Google Translate-ээр орчуулад одоо монгол төлөвчиг дээрээс харсан чинь матар гэдэг чинь одоо тэгээд монгол хэлээр матар орос англи руу ороод ирэнгүүт аллигатор тэг крокодил гэж явж байгаа тийм ээ. Тэгээ энэ хоёр матар бол ялгаатай юм байна л да. Тийм болоод тусдаа нэрлэж байгаа. Тэрийг би сайхан судалгаагаар олж мэдлээ. За тэгээ жишээ нь энэ чинь харцгаая яг энэ голын зураг дээр. За энэ дээдх нь одоо аллигатор гэдэг одоо матар тийм ээ. Тэгээ дээдх нь энэ бол аллигатор. За доодх нь крокодил тийм үү. Энэ судалгааны зураг болсон. За эндээс ялгааг ингээ харах юм бол жишээ нь одоо энэ аллигатор нь ингээ хажуудлаасаа харахаар юугаар ялгаатай юм вэ гэсэн чинь хүзүү хоолоогоор нэг ялгаа алуу хайрсан номжиж байна. Чи энд яаж юм гэсэн чинь аллигаторын хамар нь юм. Ямар ч юм арзгаргүй ихгүй. Одоо англиар curve гэж ярьдаг юм. Одоо морин юм гой зураасан. Тэгэхэд аллигаторыг харахад ямар ч тийм юм байхгүй. Ийм ингээд байгаа байхгүй. Жишээ. Одоо энийг ингээ харах юм бол шал өр хоёр зураасан баг. Тэгээд одоо жишээ нь ингээл амын хүртэл харъя. Шүд амаараа хүртэл ялгаатай. Аллигатор нь бол ингээ авцсан тийм ээ. Усны дэлгэн шиг. Яа зүгээр ингээл ерөөсөө шүд нь ингээл дээшээ доош. Тийм байх нэ. За энэ бол бүр амныхаа завжин бүр хойшоо ингэж бүр мэдэгдэж байгаа. Юуных бол аллигатор бол бүр нэг сайн харагдав. За тэгээ бүр сонирхолтой явдал юу байсан гэсэн крокодил гэдэг дээр өөр материалын зураг орж ирж байна. За тэрний юу гэсэн чинь Гариал крокодил гэдэг ийм материал гэдэг байна. За тэгсэн энэ доотлын энэ хар энэ бол бүр юм сонио амартай. Одоо ингээ голлол харах нь бол хамран дээр энэ одоо би энийг юу гэж мэдэхгүй. Одоо хамарных нь нөхөн хаа байгаа бүүм. За тэгээ ингээ унтчих одоо зохин ичээ байгаа ингээ. Энэ нарийнхан амартай. Энэ яад гэсэн чинь загас хурдан барьдаг гэж бичсэн байна. За нөгөө нэг төрөл зүйл нь болохоор арай хамар дээрээ бондгоргүй. Тэгэхдээ бас Гариал крокодил гэдэг.
Тэгээ ийм урт юм хошуумшуутай юм. Бас юм матер байх нэ. Тэгэхээр энийг анзаарах хэрэгтэй. За. Судалгаа туссан. За тэгэхээр материйг зурж суух гэж байгаа юм бол урдаас нь, дээрээс нь, хажуунаас нь, доороос нь одоо нүүд, гар хөлийн ялгаа зэргийг одоо бүгдийг мэдчих хэрэгтэй. Тэгвэл бид нар дан ганц одоо урдаас нь хараад, дагаас хажуулаас нь хараад зураад байх. Арай нэг дутмаг. Тэгэл судалж байгаа зүйлийг бас сайн мэдчих хэрэгтэй. За тэгээ ингээ харсан чинь материйн үйл юу гэдэг юм бэ гэж хайсан чинь урд хөл нь 4 уруутай, 5 уруутай, хойд хөл нь 4 хуруутай байдаг гинэ. Тэг яагаад тийм байдаг юм бэ мэдэхгүй. Гэхдээ тэгэж тогтоосон байна. За одоо тэгвэл нурууны хайрсыг ингээ харах юм бол одоо урд хөлний донд хамгийн үзүүр дээр гэхэд одоо ингээд 1 2 3 4 тийм ээ. Одоо ингээ харах юм бол. За тэгээд доошлогцсмаа ингээд 2 2-оор нэмэгдээ явчихж байгаа. Тэгээд энэ дээр бүр ингээд тэгээд ингээд те. За тоолол тань чи 4. За энэ дээрээ 6 болчихын. За энэ чи ирээд хэд болох вэ? 1 2 6. За тэгээд доошоогоо 2-оор нэмэгдэн ингээд 8. Бараг энэ хүртэл 8. Тэгээд 8 байж байгаа буцаа тоон багсараад энэ чи буцаа ирээд яг 2 хөлнийхөө энэ чи ингээд донд хүрээд ирэнгүүт 2 хөл эхэлж байгаа энэ занд ирэхэд буцаа 4 болж байна. Тийм ээ. За энийг бид нар олж мэдсэн. Тэгэхээр дээрээс нар зурж байгаа тохиол бид нар энийг санах юм бол нурууны хайрсны хамгийн том товруутай эсгүүдийнх нь юг алдаатаа гаргахгүй нэ. За энэс өөр зураг энэ дээр бас ингээд тоолоод ажиллаж болно. 1 2 3 4 5 6 7 8 10. Жишээ нь энд бол бүр 10-тай байна тий. Тэгээ наснаасаа болд өгөж магадгүй. Тэгээ ямар ч нэг шалтгаанаар байж. Гэхдээ ер нь хөвчлэн дандаа тэгш тоотой байдаг гэдгийг энэ дээрээс олж үзэж болно. За одоо энэ чи бол тэр одоо нурууны тэр товруунууд яаж өөрчлөгдсөн гэрээс маш тод харж болно. Энэ дээр бол хүзүүн дээр нь ингээд томорсон байна. Тэгээ энэ хүзүү рүүгээ ирээд ирэхээр ямар ч эмхцэгцгүй ингээд таруу байдаг байх юм тийм ээ. За энд угаасаа гар нь хөдөлж авчраас юм нуглаас нь байгаа ирсэн. За тэгээ доошлоо ирсэн чинь бид нар одоо мэдж байгаа. Эндээс нь хүртэл 4 байдаг гэд. За тэгээ энэ хайрд нэг жоохон эвдэрсэн байна. За тэгээ доошлоо ирсэн чинь захын хоёр нь ингээд нийлээд ингэж явсараад ичээ ингээд нэг болдог. Энэ хоёр энд ингээд дуусаад за ингээд жоохон болоод энэ ч бол ерөөсөө автгай. Энэ хооронд нэг автгай материал ирсэн. Буцаа сүүлний жишээ харъя энэ ч. Бүр сүүл рүү бүр ойр тутсан сэврэнүүд нь улам өндөрсдөг байх нь. Голлоо. Энэ ч ингээд намхан байгаа. Намхнаас ингээд бүр ингээд. Тэгээ бүр зүг дээр юм том. За тэгээ энэ сүүл бас адилхан. Хажуунаас нь харуулсан байна. За энэ дээр бол бүр ойлгомжтой харагдаж байна. Зөв зурхын тулд 100 иж эхлэх хэрэгтэй. За чи материны хил гэдэг байхаа. Том хилтэй. Гэхдээ материны хилийг ингээд одоо энэ судалгааны зургууд тарахад юусе хилээ өргөж байгаа материйн зураг хаач байхгүй. Юусе хил нь гоцоож байгаа материйн зураг хаач байхгүй. Тийм бичлэг байхгүй. Яг ингээд энийг бүр цаашаа Google-ээр ингээд судлаад хайгаа явуулсан чинь материйн хил гоцоодгүй хавтгай одоо шууд эрүүнийхээ булчинтай нийлцсэн байдаг. Гэхдээ залгиж бол чадна. Гэхдээ хилээ бол гоцоолгож чадахгүй гэж тайлбарсан байна лээ. За тэгээд мэдээж эндээс ингээд харахад бол жишээ шууд одоо ингэж явж ийсэн аа бүх хайрцууд нэг зогсоод тэгээ ингэж жижигэн ярьстай болохгүй байна. Хайжмар шилжиж чинь чи арай тусдаа ингэж ирээд чи ингэ багасаад шууд огцом юм шилжил авал энэ дээрээс харагдахгүй байна. Тэгээ ямар ч гүрвлийн арьс одоо могой зэрэг нь бол одоо дээшлийн нуран дугаа орт дээд талдаа арьсны ойртох тусмаа арзгаруулад доошлогцсмаа ингээд арьстай ширхэх нь багасдаг. Энийг бол санах хэрэгтэй ирвэл одоо хайрсын зурх гэж байгаа. За энэ бол дээрээс нарсан бас нэг тод зураг байна. За энэ дээр ингэ шалгаж болно. Матер үнэхээр 4 юутай мó. Хойд хөлөндөө 4 дугуйтай, урд гартай 1 2 3 4 5. Ингээ баттглаа тийм ээ. Одоо бид үнэхээр ингээ баттглаа. Хойд хөл 1 2 3 4 дээр. Тэгээ 4. За хэрвээ ингээ матер хэрвээ 2 хөл дээр усан төр бүр ингээ дэше тод зогсох юм бол за нэг иймэрхүү урттай байх нэ гэд. Хэрвээ одоо цороож одоо үхэр барьж идж байгаа зурхыг үзэх юм бол одоо ингэж болох нь зогсоол хөлийн урт ямар байна. За энэ хоёр материал толгой бол сонирхолтой зураг байсан. Ерөнхийдөө бид нар дотор талынхаа завжнуудын ямар шугам байдгийг ингэж олж харж чадж байгаа энэ зурган дээр. Тэгээ толгойн ард дээр үүдэг энэ нэг яс байх. Тэгээ энэ зүйлийг бол бид нар бүр тод олж харж чадж байна энэ дээр. За тэгээ ам бол бүр ингээд энэ усны долгион шиг гэдэг түрүүн анзаарч харсан тэр бол бүр яг байгаа. Тэгээ чинь одоо энэ дээр ингээд нэмээ харахад чинь яг энэ долгионууд дээрээ долгионы хамгийн доод өнцгүүд дээр одоо энэ шүтнүүд нь хамгийн том байх. Маягтай харагдаж байна биднэрт. За уснаас гарч иж байгаа матер. За энэ бол бүр ингээд бие ингээд хэвтэхгүй бүтэн өргөд явж байгаа материйн зураг байна. Одоо ингээд бид нар материйн тухай бол нэлээд мэддэг боллоо. Ер нь ганц матер шилтгүү дуртай амныхаа тухай ингэж нарийнсаа судлал айлбал халдаа багтай л зурж дүрсэлдэг болно л гэж би хэлэх гээд байгаа юм л та.
Одоо ингээ материны 90-ийн ярьсыг харах бол энэ доогоор ямар ч хайрс байхгүй. Тэгээ энэ яагаад ингээд энэ илүү цайвар өгдөг юм хэрэг л одоо энэ хэсгээр нарны гэрэл бол үзэхгүй байгаа. Тийм учраас одоо бор өрөн байх ямар ч хэрэггүй. Энэ хэсгээ бол угаасаа дайсанд харуулахгүй байгаа. Тийм учраас одоо орчин тойрны хөнгөтэй бол дасвал ямар ч шаардлага байхгүй учраас одоо жишээ нь материйн 90-ийн ярьс энэ цайвар байна гэж би бол ойлгож байна. Тэгээ материны амыг харахад амаа хангаж явахдаа ерөөсө хоолой нь харагддаг байх. Яг залгиж явах явцад харагддаг байх. Тэгээ нүд бол их жижиг гэнтэй. Нүд нь бол ингээд угаасаа баримтын өндөр зөндөө гардаг тийм. Нүд нь ингээд өнгөж уснаас цохоогаад нүд хамар хоёр нь уснаас цохоогаад явж байгаа. Бусад бие бүтэн нуугддаг. За дараагийн зүйл рүүгээ одоо орцгоё. За Kawasaki Sport моцикл. За би моциклийн тухай нэг сайн зүйл мэдэхгүй. Моцикл урд нэг сонгож байгаагүй. Гэхдээ машин зурх дуртай, онгоц зурх дуртай, техникийн дэлхийн зурх дуртай болвол хэрэг болох уу гэд бүгдээр одоо хамтдаа энэ тухай сонирхож үзцгээе. За энэ моцикл бол Kawasaki Ninja 650 ABS гэдэг загвар байгаа. За миний интернетээр олсон ихэнх зургууд бол дандаа ер нь ногоон өнгөтэй тийм зургууд олдсон. Гэхдээ яг үйлдвэрийн захиалгаар бол өнгийн өрч болдог юм байл л тийм. Ихэвчлэн тийм промошн зургууд дээр бол дандаа ногоон өнгөтэй байна. За тэгээд энэ моциклийн дизайныг харах юм бол хэлбэр төрсөн үед бол их ширүүн, хурдтай одоо урагшаага сум шиг тийм тэмүүлэх байдалтай тийм төрстэй байгаа. Одоо ингээд спидометр эдрийг харах юм бол ганцхан байхын тэгээд электрон хурдыг харуулах электрон дэлгэцтэй. За энэ жижигхэн гэрлийн эдгээр бол одоо бензин тусгай зэрэг зүйлүүд тохиол одоо хэлж өгдөг гэж магадгүй. За тэгээд энэ бензин идэг банкны одоо нөхөн энэ байна. За хоёр талдаа талтай. За тэгээд яагаад энэ одоо энэ дээдлийн энэ жижигхэн шил яагаад байдаг юм бэ гэхээр яг салхисрөхөд хэрэгтэй. Нөгөө талаар бороо шороотой үед бол энэ спидометрийг халахлахгүй байх зорилттой байгаа. Тийм шил гэдэг. Мэдээж хаац, тоормоц, энэ янз бүрийн зүйл байгаа. За энэ зурган дээр болохоор камерны доотлын байрлалаас одоо жишээ нь энэ хэсэгт одоо юу гэдгийг би мэдэхгүй. Бид нар бол ард талаас нь харж чадна. Гэхдээ арай өөр байрлалаас яаж харагдана тийм. За эмэгтэй хүний зураг ямар ч та энийг яаж шилж болох юм бэ гэхээр ерөнхийдөө дундаж өндөртэй эмэгтэй хүн моцикланд суухад өвдөг нь одоо аль харьцаагаар хэрэг камерыг ингэж олж ингэж харах юм бол өвдөг нь бол одоо хаагуур хөлтөж чинь ах вэ гэдгийг одоо бас ингэж харж болно. Эндээс миний бас нэг ажигласан юм гэхээр за энэ дундлын зураг харах юм бол за энэ бол зүүн тал энэ моциклны. За энэ бол баруун тал. Тэгэхээр зүүн тал баруун тал энэ хоёрыг харах. Энэ хэсгийг өөр байгаа. Жишээ энэ бол арай том, энэ ч арай жижиг. Яа жижиг энэ арай том. Жишээ нь энэ ч ингээд бүрш байхад энд байхгүй. Тэгсэн хэрэг эсрэг талдаа энэ ч арай гинж байгаа. Энэ талд энэ талд гинж байхгүй. Тэгээ энэ ч өөр одоо юу өөр вэ жишээ. За би энэ эдрийг бол одоо мэдгүй шүү дээ. Би зүгээр хараад явж байгаа. Жишээ нь бол дангаараа байх жишээ нь тий. За энэ мэд одоо бид баруун зүг. Одоо доотлын яндан хүртэл харахад яндан бол одоо зөвхөн баруун тал руугаа гарч ирсэн байна. Одоо эндээс ингээд бид нар ер нь ингээл одоо ингээд судалгаан дээр ингээд тэмдэглэл явуулаад бид нар өөрсдөө ойлгоно л та. Тэгвэл зүгээр ганц удаа хараад цаа нэг ийм л юм байна гэл тэгэл орхиол явбал тэгэл мартна. Тэгэхээр зураг эхлэхээс өмнө ер нь ингээд дээгүүр сайн зураад тэмдэглээд авах хэрэгтэй. Ойлгоод. За жишээ нь за би энд ягаад улаан өнгийн яг ижлийн ирнэсээ бидэрт ижил зураг хэрэггүй гэж би ярьжсэн. Гэхдээ энэ одоо юун дээр яагаад хэрэгтэй юм бэ гэхээр жишээ нь энэ моциклыг ингээ харахад яг аль хэсгийг бодоод аль хэсгийг бодохгүй байгааг бол бид нар ингээ харж байна. Тэгсэн чинь арай энэ өөр зурган дээр ингээ харахад жишээ нь энэ хэсгийг бол бас бодож болдог байх нэ. Би бол жишээ нь ганцхан одоо энэ ногоон зураг байх юм бол би хэсгийг юусо боддгүй юм байх гэж ойлгоо. Тэгэхэд бодож болдог байх. Мөн энэ хэсэг энэ хар хэсгийг бол боддгүй гэж магадгүй тис өөр материал гэдэг гэж магадгүй гэж бодсон. Мөн адил бодож болдог байх нэ. Тэгээ хүн хараад өн чинь фотошопоор өнгийн өөрчлөлтөн зураг юм биш үү гэж хэлж магадгүй. Яг бол тийм биш. Жишээ нь хэрвээ хэлгээний хэсгийг энтэй ингээ харах юм бол энэ хоёр тис ондоо. Тэгээ доороо тусч байгаа гэрлийг харах бол өөр. Тэгээд Kawasaki гээд энэ тэмдэг юу байхгүй. За энэ фотошопоор ялгч болох тийм. Гэтэ энэ зэрэгээр ялгаатай. За тэгээд дээд талаас гიშгүүр тэгээд одоо нөгөө энийг өөр жийж асаадаг байх. Тэр зүйл. За уучлаарай би өнхөө моциклийн тухай ямар ч мэдлэг байхгүй. Энэ дээрээс нь харуул иймэрхүү байна. За тэгээд ардаас зөксөн харуул ерөнхийдөө одоо жишээ нь дээрээс нь харсан зургийг яаж жишээ нь энэ жолоонуудаа хэр дэшээ гэж оож гардгийг ингэж харж болж байна тийм ээ. Банкны савны энэ дүрс одоо ямар айхтар хурц одоо хүн хараад 5-ны айхтар мэдрэхээр тийм байг болж байна. За энэ бол арай чанар мотой зураг. Гэхдээ арай өөр. Жохон доороос. Энэ хоёр бол баг адилхан зураг. Энэ хоёр бол баг адилхан зураг. Гэхдээ энэ болохоор сүлийн тэр доо залгадаг гэрлийн. За тэг буцаагаад энэний сүлийн нэрийг харах юм бол жишээ нь энэ хэсэг бол энэ байхгүй. Энэ хэсгийг байхгүй ингээ харах юм бол одоо энэ болтнууд тэр одоо бэхэлдэг байх юм тийм ээ. Одоо энэ арын туслах чийдэнгийн. За тэг яндангийн нөх бол одоо бид нар бүр тод харагдаж шин. Яг энэ талаас нар зурх юм бол энэ зургийг хараад зурхад бол яг энэ зурган дээр юу чухал надад хэрэгтэй байсан бэ гэхээр жишээ нь одоо энэ чийдэн тэгээ одоо энэний одоо толийг яаж залгасан байна гэх тийм. Энэ бол харж болж байна. Та бол энэ моциклийн хэлбэр айхтар он тон ихтэй тэгээд хитрхи гялгар учраас нөгөө гэрлэх ойж буухлаар яг хаагуур одоо гүдгэр байгаа нь юусэн мэддэхгүй болчихж байгаа. Тэр л одоо хамгийн хэцүү. За тэгээ энэ зураг энийг доотлын харах юм бол жишээ
Мотоциклийн баруун талаас тоормоз ажилуулдаг юм механизм нь ямар шугам байх нь вэ гэдэг ингээд харагдаж байна. За тэгээд чанх хурдаасаа жишээ нь эндээс бүр мотоциклийн яндар яг доороос ерөнхийдөө яаж харж байгааг харж болно эндээс. За энэ ингээд аяллаар явж байхад энэ хүн яасан бэ гэхээр одоо арийнхын энэ юун дээр одоо ачаагаа ингэж эхлээд тэгээд энэ уяагаар ингэж доош нь хэлж суулгаж өгсөн байна. Тэгээд хэрэв харанхтай байл яах вэ гэдэг. Тэгэл одоо энэ мотоциклийг ингээд бид нэр ерөнхийдөө судлаа мэдсэн учраас одоо ингээд зурхад одоо буцаад ингээд судалгааныхаа зураг руугаа эргэж ороод тэгээ энэ угаасаа тусдаа лейер дээр зурсан энийг нэгээл хаагаад очлоо. Тэгээ бүр ойлгохгүй юм байл ингээд одоо юу гэдгийг ойртож хараад бүр за энэ бол яг тусдаа байна. За энэ тусдаа байна. За энэ төмөр бол тусдаа гэл. Тэгээ тэр дөрөв зураад ингээд ойлгоод ингээд. Тэгээ ингээд яваад байл энэ жишээ мотоциклийг бол зурж сурч байна. Жишээ нь энэ одоо энэ эмхтэн доор мотоциклийг яндан хэрвээ ингээд харах юм бол энэ өөрөө. Гэхдээ бусад юмнууд адилхан. Бусад одоо жишээ нь ийм эднэр бол энэ байна. Одоо энэ эднэр бол энд байна, тийм ээ. Одоо энэ нэг ийм нэг дүрстэй энэ нэг ийм төмөр. Яг л тэр чигээр л. Тэгээ энэ хөлний гişгүр. Энэ хөлний гişгүр. Тэгэхээр одоо энэ мотоциклийн сэлбүүдийг өөрчилж кастомайз хийдэг байх нэ. За тэгээд одоо дуртай машинаа ингэж судалж болно. Дуртай онгоц, дуртай роп, одоо тэр дуртай Warcraft-ийн дүрмөр бүгшний эзнэр гардаг гоё дүрүүд юу байдаг юм те. Бүгдийн нэрээ гоё зурж сурмаар байвал одоо дуртай аниме дүрүүд одоо тэр Naruto одоо One Piece-ийн гоё дүрүүд байгаа. Тэднийг одоо жишээ нь зурж сурмаар байгаа бол ерөөсөө яг ийм аргаар л ердөө ингээл цуглуулаад тэгтээ зөвхөн нэг талаас нь хараад авахгүй ерөөс. За надад урдаас нь сурах байна. Надад ардаас нь сурах байна. Дээрээс нь сурах хэрэгтэй. Доороос нь сурах хэрэгтэй. Одоо готлынх нь уулных нь хэн ямар байна. Тэгээ алганых нь хэн баг ямар байна. Тэгээ хэрвээ бэлитэй бол алгандаа янз бүрийн арзгаар хээтэй байна уу? Сорвтой юм уу? Одоо толгойнхаа артлаас ямар байна. Гэх мэт ингээл одоо ингээд цуглуулаад тэгээ тэдний ингээд зурх юм бол одоо тэр дутаад үүдээ хуулж сурах нэ гэж. Одоо Mickey Mouse л гэхэд Mickey Mouse-ийн урдаас ардаас нь хааж байна. Тэгэхээр бол одоо хаач идсэн одоо ингээд юу гэдгийг жишээ дүүнэрч ирэл ахагч Mickey Mouse зураад гэлсгөө юу гэдгийг. Одоо ахагч гоё Frozen-ы Elsa зураад гэл тэгэхэд яаж зуруулах юм гоё цэцэг өрөө зуруулах юм уу суулгаж зуруулах юм уу одоо ингээл инх юм бол тэгэл жишээ дүүнэрч бол баярлаа. Тэгэхгүй би ганц талаас нь зурч чадсан штэ гэл ингээд. Тиймэрхүү л явах. За судалгааг ерөөдөө ингэж хийдэг гэд ингээд дуусгая. За судалгааг ингээд дууссан угаасаа судалгаан дээр одоо миний зурх хөстэй байсан зүйлс ямар вэ гэдгийг та нар одоо нэгэнд харсан учраас энэ тухайд давтаж нэг ярихгүй гэхдээ ерөнхийд нь цог тулгаад гүйлгээд нэг хараа авчи. За тэгэхээр одоо угаасаа ингээ харьцуулаа хараа яваад айгүй амар тулгаж байгаа. За сарууг нараа хэдүүлээ. За энэ саруутай байх хэрэгтэй. За би ямар саруу зурсан байна. Маш муу. Энэ саруу жишээ би сарууны яг ерөнхий хэлбэрийн жишээ жоохон сансан байна л та. Чигчэн уруу эднэр одоо энэ чигчэн уруу эднэрийг те яг энэчээ. Тэгэхээр нэг алдаагаас яасан гэсэн. Матур бол тийм яхад хумстай амт бас биш байгаа байхгүй. Хойд үлийн биш бол. Тэгэхээр би урд хоёр үлийн юу яагаад. Тэгээ би энэ хэсэг дээр засаж зурхтаа авчиад арай гайг болсон ихтэй хуруунуудын богино болгосон юм тийм. За тэгээд ам за яг энэчээ бол би бол яг юуг нь бол жоохон сайн сансан л байна л та. Ерөнхий дүрсийг. Гэхдээ яг энэ ардын ах тэр яс байдаг тийм мэдэр мартцсан. За тэгээд амныхын тэр долгионыг бол гаргаж. Гэхдээ амны долгионыхын доор байдаг нөгөө яг энэ соёонууд байх хэвээр мартсан тийм. За тэгээд доод шүтнүүд ямарыг бол мэдчихв. За тэгээд энэ дээр байгаа энэ материалын харьцааг бол арай гайгүй сонссон байх гэж би найдаж байна. Жишээ нь энэ ингээ харахад биеийн уртыг яаж авдгийг хэрэгтэй хүч толгойгоор авдаг байхгүй. За 3 хагас 2 3 4 5 6 баг байна. За та амын бол бүр угаасаа удлаа зурсан байна. Ам нь юм байх хэвээр. Би яасан гэсэн чинь ингээ бүр хэлийн өргүүлээ. Хэлийн бүрийн богинохон болгоо. За энд хүүхөө хоолой хийх гэж үзсэн баг. Тим юм бол байхгүй. За тэгээд энэ ч юм уу адилхан энэ доор нь хил байх хэсгүй. За тэгээд крокодил бол баг ингээд. За энэ дээр нөгөө нурууных нь энэ хоёрыг яг энэ дээр үдэг нь хоёр тавгаар ясыг мартсан. Тэгээд амны долгионыг бол бүрч мартсан. За тэгээд матерны хайршиг бол нэг баг сансан байна. Гэтэ бас буруу ирээ үнэхээр хатуу байна гэл. 1 2 3 4 5. Энд чинь бол жишээ нь би нугсан дээгүүр нь авчиж ингээд тэгш тоотой байх хэвээр хайршиг сондгой тоотой болгосон. За энэ гихмит алдсан байна. Жишээ нь шүднүүдийг зурсан шүдүүд бүгд буруу. Ямар ч ийм ойр ойрхон шүд байхгүй. Материал шүднүүд хоорондоо ийм зайтай байдаг байх. За мотоцикл руу орцгоё. За энэ мотоциклд бол бүр харьцуулах юм байхгүй дээ. Тайвч чим хурдан мотоциклд авч өргөн дугуй гээд. Тэгээ нөгөө юу байхгүй. Тэгтэл энэ дэр нэг юм хэсэг байдаг. Тэр байхгүй. Энэ дээр нэг хөлний гişгүүр байхгүй. За сүүлийн энэ бол яах вэ? За тэгээд за одоо салхивч нь байгаа юм байна. За тэгээд толь байхгүй. Толийг мартсан. Тэгээ мотоциклыг унах одоо яаж замын хөдөлгөөний аюулгүй оролцох юм бэ? За тэгээд бурш байхгүй. Буршийг мартсан. За ерөнхий хэлбэр нь бол энэ ч бол яах. За тэгээд спидометр за нөгөө хуучин өвөөгийн нөгөө морс мотоциклийн юм ин явж байна да тэгээд. За энэ ганц янд нь тавьсан. Тэгээ энэ одоо яг хөө хөдөлгүүрийн юу баг. За зогсчээл эндний юу. За зурган дээр байхгүй байгаа юм чи. Маш муу. За тэгээ ядаж банкных нь таглаа нэг байна. За самурай.
Угаасаа хэлсэн. Урд нь хэд хэдэн удаа зүгээр зурж үзчихсэн гэж. Тэрнээс хоббигоор хийсэн болохоос бүр яг судалж бол зураагүй. За тэгсэн хаанаа алдсан байна вэ? Дуулга. За дуулга бол зөв ерөнхийдөө. Ерөнхийдөө ардталтай юм. Энэ түрүүн угаас тайлбарлаж ирсэн. Би яагаад жишээ нь энэ одоо энэ самураны одоо энэ дуулганы дүрсийг алдаагүй юм бэ гэхээр угаасаа нөгөө энэ үснийх нь хэлбэр энэ дээр ийм самурын дуулга ингэж орж ирдэг гэдгийг би мэдчихсэн болохоор жишээ нь зөвхөн энэ мэдлэг л намайг аварсан байгаа байхгүй дуулган дээр бол маш жижигхэн мэдлэг. Гэхдээ энэ дуулга аварсан. За тэг мөрний үеийг бол бодлаа. Шууд авчиад Монгол баатрын үеиг шиг баг шууд гартаа ингэ баг холбосон байгаа байхгүй энэ зургийг харуул. Тийм биш. Энэ баг ийм жижигхэн. Энийн ор зүгээр ийм ханцуу багс. Энэ дээр бол би алдсан байна. За тэгээ нүүрний баг энэ ч бол жишээ нь за салгадаг гэдгийг би мэдчихсэн болохоор тэрийг бас нэг жоохон санаа жоохон зурх гэж оролдсон байна тийм ээ. Гэхдээ жишээ нь хамар нүдний зай дээр бол энэ антом мэдсэн. Буруу. За би угаасаа энэ ханцуу ингэ зуртыг би мэдчихсэн болохоор ерөнхийд нь бол ханцууг нь зурсан. Гэхдээ би юу гэж бодсон гэхээр шууд энэ дээр нь ингэж мөрний хуйгийг нь холбох юм байна гэдэг. Том Крузийн хуйгийг харж ясаас болж буруу ойлголт авсан баг. За энд бол жишээ нь за мэдээж мөрний хуйг бол угаасаа алдаатай. Жижигхэн байх хэвээр. Энэ бол алдаатай. За тэгээ араас нь харсан чинь за осолдохгүй нэг 2 3 зүйлийг алдааг байгаа нь юу юм бэ гэж хэлсэн чинь за бүс бол одоо энэ чинь ингээ мундаг бүдүүн юм осроор бүс хийсэн байна тийм ээ. За ерөнхийдөө тэрийг бол энэ чинь бол хийсэн байгаа байхгүй. За тэгээд энэ ингээ утга нь энэ катана сэлмэн. Хоёр гартаа сэлэн барьсан. Хоёр гартаа сэлэн барьсан бол нөгөө сэлнийх нь хувь нь хаавах хэвээр тийм ээ. Тэрийг мартцсан. Тэгээд энэ дэр ингээд ингэж яхаар нуруунд дээр бол байж болно. Яг одооц. За тэгээд бэли бол баг за энэ дээр нь би илүү дутуу юм товруу хийсэн. Энэ дээр нь юм товрууг нь ингэж хийгээгүй би зүгээр шууд авчиад нутраган дээр нь. За эрхэн урууны хол зөв байна. За энэ хооронд гинж байх хэрэгтэй гэж энийгээ сансан байна. За тэгээ энэ осроор ингэж угаасаа би бихил гаднаас нь ингэж уйж чангалтай гэж ярьсан. За тэрийг би мартаагүй. Энд зурсан байна. За тэгээ нөгөө бэлхүүсний хооронд энэ нөгөө одоо энэ сул осрууд явж байгаа шүү дээ. Зөөлхөн. Эднэр бол энэ ч байгаа. Тэр бол мартаагүй. За тэгээд буцаад энэ самуран дээр ирэх юм бол одоо нөгөө юуны уйг бол байгаа. Гойны уйг гэж ярих юм тийм. Гойны уйгийг мартаагүй. Гэхдээ би гойны уйгийг ард нь хөл дээр нь бэхэлдэггүй гэдгээ би мартсан. Яа тэгвэл энд байх хэрэгтэй. Тэгчээч зөв самурай болох юм тийм. За тэгсэн чинь одоо энд ингээл бүр нарийн юм руу орох юм бол одоо энэ чинь ингээ харах юм бол энэ оосрнууд дээрээс ингэж орж ирж байгаа. Ногоон өнгөр тэмдэглэх юм бол эднэр төмөр. Эднэр нарийн ялцсан металлнууд. Тэгээ ялцсан металлаа цоолоод ингээ оосрнууд нь гардаг. Тэгээ ингээ хэлгсэн баг. Тэгэхэд би энд жоохон зурх гэж оролдоод тэгээ мартцсан баг. Жоохон оролцсон яг төгчл очилтын энэ чинь. Төгөж очсон. Гэхдээ энэ бол хангалтгүй, маш хангалтгүй. Хөлний ооср. За энийг мартаагүй. За нөгөө шилтний юмуд нугсан юм байна. Тэгсэн чинь энд шилтний доорын зөөлхөн. Энэ доорын зөөлөвчүүдгийг би ерөөсөө мэддэггүй байсан. Би сая судалгаагаа анзаарч байхдаа мэдж авлаа. За тэгээ бүсний энэ нөгөө юунуудыг бол яг тэ шууд авчиж нөгөө өнгө ялгадгүй харсан судалгаанаас болж өмнө тэрийг харж зурдаг байсан болохоор одоо судалгаа цөөхөн байвал тийм аюултай. Тэгээ энэ дээр ингээд нөгөө авч хутга тэр катанагийн хоёрыг бол ерөөсөө шууд 1 евро хийгээл гэсэн. Тэгэхээр тэр усууд бүсээд одоо сэлмээ тайлаа суухад хутга үлддэг байх нь шүү дээ. За тэгээд яг хоо ингэр дээр одоо жишээ нь энэ сууж байгаа самурайн тэмдэг. Ингэр дээр байдаг гэдгийг одоо энд нэг жишээ байсан тийм. Энэ жишээн дээр сансан байна. За тэгээ нөгөө мөрний энэ нөгөө хуйг тогтоодог энэ мөрний нэг төмөр хаалт. Энийг сансан байгаа. Тэгээ энийг юм хэсэг тусдаа гэдгийг сансан. За яг хөө тэгээ самурайн дөрвөлсөн задаргаатай хуйг маяг гэдэг яг тэрийг бол бүр нарийн үзэл болж байна. Гэхдээ тэрийг бол сандарсан. Тэгээ энэ гойны хуйг нэ. За тэгээд дээрээс нь туслах юм жижиг байна. За тэгээ гарны нарийг ялцсан. Энэ дээр байдаг нөгөө оосрыг мартсан. Яг удаан суусан бол санах байсан баг л та. Тэгээ эргээд судалгаан дээр нэмэл ингээ харахад ийм олон алдаанаа болж ирж байгаа. Энийг бол ерөөсөө би санаас зохиогүй. Зөвхөн амьдрал дээр байдаг юмнуудыг санаал зовход юм. Тэгэхээр яг энийг мэддэг хүн үзэх юм бол тэгээ шүүмжлүүлээл дуусна. Тэгэхээр энийг засах хэрэгтэй ер нь. Үнэхээр юм алдаа алж өгсөн бол. Тэгэхээр түрүү чи хийсэн судалгаануудаа харж агаад тэгээ маш тайван төвчээртэйгээр зураас болгоноос санж зээжлэх юм ихтэй уулж зурх хэрэгтэй. Тэгээд мэдээж хууль зурхтаа нэг зүйлээ давтаж цагаалдаж хэрэггүй. Яг хамгийн хэрэгтэй харах ёстой зээжлэх ёстой гэсэн хэсэг болгоноогоо зээжлэх явах юм бол тухайн зүйлс болон тухайн зурх гэж байгаа зүйлийг бүх талаас нь санаад шууд ямар ч арга, ямар ч камерын байрлал, ямар ч чиглэлээр ямар ч янзаар зурж чаддаг болно. Түүнийг бол товчлох ямар ч арга байхгүй. Хамгийн гол нь сайн зээжлэхэл ганц арга байгаа. Гол нь энэ нөрөө хуулж зурж байгаа гэсэн үг бол ерөөсөө биш. Энэ бол аливаа нэгэн зүйлийг зурж сурахыг хүсэж байгаа, зурж сурж байгаа гэдэг үүднээс нь хандах хэрэгтэй. Яг давтлага, тогтоолт хоёртой бол ямар ч алгаа байхгүй зурж сурах арга бол энэ.
За одоо нэгэнт судалгааныхаа зургуудыг тун удаан 50 анхаарал хандуулж зурж сурсан тул одоо түүнийхээ эргүүлээд ахин зөв зурхад ашиглаж гаргаж ирж хэрглэж байна. За тэгээ үүнээс нэмэгдээд юу харагдаж байна вэ гэвэл зурж сурсан зүйлсүүдээ хооронд нь хольж зурж үзэх юм бол тун сонирхолтой болно. Шин санаанууд тэгж олдно, шин санаанууд тэгж гарч ирнэ. Тийм болохоор хамгийн гол нь яг зурж сурахыг хүсэж байгаа зүйлсээ яг тодорхой сайн мэдэж шийдсэний үндсэн дээр зурж сурах юм бол хамгийн хэрэгтэй гэж би хэлмээр байна. Одоо тэгээ энэ түргэн зурж байгаа дээр харах юм бол жишээ нь би энд одоо мотоцикл мотор самар уур байгаа гэж хэлсэн тийм үү. Тэгвэл одоо матарнаас арсыг авч ашиглаж болно, дүрсийг авч ашиглаж болно, самаргаа мотоциклэн дээр суулгаж болно. Эсвэл матар мотоцикл хоёроо нийлүүлээд мотоцикл матраа хийж болж юм тийм ээ. Эсвэл одоо самураа нэр матар алж болно. Одоо ерөөсөө зөвхөн энэ гурыг хооронд нь холиход дор хаяжил ер нь 10-аас 20 янзын сэдв зохиол гарч иж болохоор байна. Тэгээд одоо энэ матерны хайрсан хуйгтай самурай, матерны арьсаар бүсэн мотоцикл, матерны хээ уулз, матерны дүрсийг санагдуулмаар дизайнтай. Одоо энэ дөрвөн матрыг хүртэл унтсан самурай хүртэл та нарыг харж байна. Тэгээд дуулган дээр нь хүртэл матрын царай оруулаад гэх мэт. Тэгээ энэ дор хүртэл одоо бүр Google-ийн киноны дүр хүртэл хийж үзэж байна тийм ээ. Одоо самурай зэргүүд байгаа, ахмад нь одоо энэ байна. Тэгээ тэдний туслахууд нь тэгээ хамгийн том биетэй авраг матраад гээд. Тэгэхээр судалгаатай сурах арга гэдэг нь бол маш их давуу талтай байдгийг та бүхэн эндээс харж чадж байна гэж би найдаж байна. Тэгэхээр судалгаа сайн хийгээд зурхыг хүсдэг зүйлээ цээжлээд зурц сурцгаагаар.